Сайн байцгаана уу өрхөн үзэгчдээ. Жил бүрийн 11-р сард үндэсний бахархлын өдрөөр зохион байгуулдаг Би Монгол хүн тэмцээн хаяанд ирлээ. Өнгөрсөн жил Монгол хүн Монголын баялаг урайндар зохион байгуулагдаж байсан энэхүү тэмцээний товч сурвалжлагыг үзэгч та бүхэндээ төлөвлөж байна. Их хэл төгс сестер, нуус товчоо үндэсний ууламжлал, ахуй соёлоо зүрхэндээ тээж, би Монгол хүн гэх бахархлын үрийг тарих оюундаа суулгахад нь хувь нэмэр болох зорилготой энэхүү тэмцээн жилээс жил өргөжин тэлж байна. Тус тэмцээний үеэр 16 нас хүрсэн хүүхдүүд их төрийнхөө сүлдэн дор андгаалж, иргэний тангараа өргөдөг уламжлалтай. Монгол улсынхаа тусгай тогтнолыг батлан хамгаалж Монгол иргэний нэр төрийг газар нутгаа хайрлан хамгаалж их соёл зан заншлаа өвлүүлэн дэвжүүлж их тайван амар амгалан гэртэмлэн дэвжиж их засаг хууль ёсыг чандлан сахиж үнэт шударга цэвэр ариун оюун төгс хөлмөс хичээнгүй иргэн байгаа их төрийнхөө сүлдэн дор андгаалж байна. Тэмцээний үеэр хүүхдүүд маань үе тэнгийнхэнтэйгээ танилцаж нөхөрлөн багаар хамтран ажиллаж, зурж, бичиж, бүтээж, дуулж, бүжиглэн хамтдаа суралцдаг. Тэдний зүрх сэтгэлд эх орон, миний гих Монгол гих бүхэн нь хэрхэн төсөөлөгддгийг тэд зургаараа дуу бичгээрээ бүрэн илэрхийлж чаддаг юм аа. Монгол хүн гэхээр би бол Чингис ханараа багтдаг. Манай Монголыг хүчтэй болгосон, том болгосон. Тэгээд бид нэр одоо хүмүүс Монголыг хамгийн том эзэн төрөлтийн нэг нь гэж мэддэг Чингис ханаас болоод өнөөдрийн тэмцээнээр бол энэ одоо Америкт амьдарч байгаа өөр улсад амьдарч байгаа монголчууд Монгол өв соёл түүхээ түүхээрээ сурж байна. Монголынхаа талаар илүү мэдлэгтэй болж байгаа. Сайн байна уу? Миний нэрийг Сорогтон Мөнхөшөр гэдэг. Монгол айгүй хайртай юм байна. Энэхүү тэмцээнийг хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих бие түгээдэр төрийн бас байгууллагаас санаачлан зохион байгуулж, Монгол улсаас Америкийн нэгдсэн улсаас суух ажил сайдын яам, Вашингтон DC хот орчмын монголчуудын холбоо, Монгол улсын соёлын элч болон бизнесийн байгууллагууд эцэг эхчүүд маань дэмжин өргөнөөр оролцдог юм аа. Сурж байна. Бид нар энэ тэмцээнд одоо 3 дахь жилдээ оролцож байна. Манай сургууль. Энэ тэмцээний 3 дахь жилдээ оролцож байгаа. Энэ тэмцээн маань их ач холбогдолтой байдаг. Өнөөдрийн одоо энэ тэмцээний өрөө одоо Монгол хүн бол Монголын баялаг. Бид өхөн багш нар бид нар одоо хүүхдүүдэд Монгол хэлийг мартуулахгүй, түүх соёлыг мартуулахгүй, Монгол ёс заншил энийг одоо уламжлалт өгөхийн тулд бол одоо олон жил уухгүй ингээд хөдөлмөрлж ирж байна. Энэ тэмцээн мөн ач холбогдлын хувьд бол яг бас адилхан. Энэс одоо Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бол энэ тэмцээний үйл ажиллагааг дэмжиж сайхан хүүхдүүдэд оролцуулаад Монголын түүх соёлыг мэдүүлээд таниулж явах нь бол их чухал ач холбогдолтой. Миний чиглэлд манай Монгол сургуулийн улсаа одоо Монгол Америк энд байгаа Монгол комьюнитийнхаа бүхэл үйл арга хэмжээнд чадах чимээгээрээ оролцохын хичээдэг. Тэрний нэг хэлбэр нь энэ үйл төвөдөр энэ зохион байгуулж байгаа энэ арга хэмжээгээр оролцож байгаа юм баяртай байна. 11-р сарын 23 буюу энэ нэм гарагт зохион байгуулагдах Би Монгол хүн 4-р тэмцээнд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.